сайн байна уу? Сайн байна уу? Сайн явж байна уу? Сайн явж байна. Сураг тарган сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Дайжгүй. Отор хийгээл явж байна. Саястарыг сургийн авсараад наашаа зүглээд ирлээ. Ямар ч 100 цастай газар руу. Өнөө жил харин аюул шүү. Тийм. Шатцад бас энэ баг байгаа. Эндээс их байсан тий. Нодлон хавар төмөр орсон шүү дээ. Би бол надаас илүү давсан үстэй байна. Мадорууд ер нь энэ хүндэд бол харагдахгүй. Харагдахгүй. Мортой хүн харагддаггүй байсан. Одоо харин шатцад хөр тэр өндөр тэр байна. Таад сая бууж ирөө. Эргэж. Хөр одоо ингээд оттрлоод ер нь явддээ өвлийн цагт. Хөрөө дагаал оттрлаа. Мал хаана байна? Тэгэл мал хаашаа явна дээ тэрийг дагаал. Тий. Оторхгүй бол тэгээд мал өөрөө онд орохгүй үст. Ингээд оттрлоод өвлийн цагт ингээ оттрлоод явж хах тэр нь мал их твэрлэх гоё байдгийг. Тэгээд тэр нь болж өгөөд малын нэг хэвтэр малчин өрдөө хэвтрээсээ их турдаг өхөр бол. Хэвтрээсээ турдаг. Тий. Аль болох хэвтэр момын дагаж л эдснээсээ биш. Эдснээсээ биш. Тий. Их дулаан хэвтрнээс их турдаг. Тийм болохоор их отролж явд юм манайх. Манай аав ер нь өөрөө их отролж явдаг гэсэн. Хөртэйгээ. Ер нь л болдоо тий. Тэгэл тэр нь ааваасаа хойш ер нь бид нар отролж нүүдэл хийж явдаг та. Аав нь одоо хэдэн жил мал малсан байсан? Манай аав ээж хоёр удаа 30 гаруй жил малж байна да. Аав одоо маа Монголын талын улаан гэдэг үйлдвэрийн өхөр мохор. Наа өхөр Донт Монголын талын улаан гэдэг мохор улаан мах сүүний чиглэлээ. Аав маань энэ өхрийг өсгөх гэж их олон жил хөдөлмөрлсөн. Тий. Одоо бид нэр ингээд залгуулад маллаад ингээд явж байна да. Махны сүүний гарц бол сайтай үз нөхөр. Ер нь давгүй. Тэгээд махны сүүний чиглэлээсээ гадна бас хүүтэнд их төсвөр сайтай. Хүүтэн. Тий. Ер нь гайгүй шүү. Одоо нэмний бол тийм бол орохгүй шүү дээ. Үгүй. Орохгүй. Ер нь гайгүй. Ер нь тэрүүгээр даваас талтай байдаг. Энэ бол одоо энэ дэрс. Бид нар манхаа л одоо энэ өхрөө ингээд энэ дэрсэнд их хэвтдэг байлаа. Нөмөрлөөд. Энд чи их гоё өндөр ургана. Ер нь мортой хүмүүс харагдахгүй болтол тэр ургана шүү дээ. Тийм өндөр дэрс юу? Тий. Тэгээд чи нэг жилийнх нь ингээд нэг хуучин нууд нь ингээд унаад тэгээд нэг олон жил болсонгууд нэгэ давхарлаад ороо унтсан байдаг. Тэгээд өхөр өвөл тэндээгүр нэг хэвтдэг. Доороосоо харахгүй юм байна. Тэгээд нөгөө шинэ ургасан одоо өнжмөл нөхтөр их нөмөр болдог. Энэ бол малчин хүний маллан ухааны ухаан. Тий. Тооцоо. Ямар газар бэлчээх үү? Хаана маллаа онцоо өвлийг давах уу гэдэг тий. Тэгээд нөгөө нэг өхрөө яг ийм хэвтрээ ингээд дагаал явж байгааг нь хаана идэлсэгтэн дуртай нас зүгээс наадуулч бас их гоё юм дулаан 97 бас дуртай зүг рүүгээ гараад илчин. Тийм болохоор нь дагаал өхрөө дагаал отор нүүдэл хийгээл тэгэл ер нь үлийг давдаг та. Энд бол ер нь баг өхөр тугал мугал юм уу баг мал бол ер нь харагдахгүй юм шүү бүр. Тий, ер нь харагдахгүй шүү дээ. Ер нь бол өндөр үүстэй тий. Яахан энэ өнгөрсөн хавар шатаа жоохон шингэх юм байна. Тэгээс бүр бас тэгсэн нөө. Их бараа хор их орсон жилээ бол бүр тал дээр ингээд өхөр хэвтгэд харагдахгүй болчихдаг. Тэр тэгэж их оргодог. Энэ талын салхи бол бас тий нөмөр уул байхгүй учраас хүчтэй. Тийм учраас энэ байгальдаа явж явах та тамхи татдаг бол тамхиныгаа цогийг энэ тэнд гал төлдөг бол тийм ээ. Тий. Энэ тэрнээс бол малчид бас их хохирж яадаг. Энэ малчид чинь л ер нь Монголыг л одоо бас тийж л яваа хүмүүс шүү дээ хөдөлмөрч. Энэ хавар намардаа жоохон төөмөр гарах байл гэж жоохон санаа зовдөг. Тэгэлгүй яах вэ одоо ч нөө их тал болохоор чинь нэг төөмөр гарчихлаар чинь салхитныхаа арчээр их хурдан явдаг. Ер нь төөмөр юунаас болоод байна хаа нөө? Тэгэл хүний одоо нэг санамсаргүй байдлаас тэр болж байна. Ер нь тэгжил их гардаг. Энэ нэгэн тал чинийг асуудал амар шүү дээ. Зогсох юм байхгүй тий. Одоос нэг үе одоо бас гайгүй. Төөмөр гарах нь бас багассан шүү дээ. Хүмүүс бас нэг арай хариуцлагатай ухамсартай болж хэлж байна тий. Тээх үеч бас нэг гараад идэг гэсэн. Одоо бас арай болсон. Аавынхаа өсгсөн энэ малыг маллаад одоо би манай аавыг Дарамт аймгийн Халах гол сумын улсын авраг
Малчин Батажи гэж хүн байдیں۔ Тэгсэн юм аа. Тэгээд одоо аавынхаа өсгсөн малыг цаашд нь үргэлжлүүлээд маллаад л явж байна да. Энэ сайхан буйны Тий. дэлгэрүүлээд буй юм шүү дээ. Тий. Тэг буурлын буй. Монголын ард түмэндээ бас сайхан олон сайхан буйлаад итгэсэн буурлна. Дэмхөх тэнгэрээс бас мэлвжлээ байлгүй дээ. Сайхан дурсах хэрэгтэй байд. Бид энэ сайхан тал нутгийн маш олон эмийн уран бол байдаг. Энэ маа бэлчээр одоо энэ өв сургамал бас арай өөр л доо. Өв сургамалданд байна уу? Тий. Таан мангар ихтэй. Ер нь хавар цас ингээд унаа жоохон чийгтэй бол эрт ингээд ногоо яцхлаараа хавар ингээд 5 сар сүүл мүл гээд өхөр ногоон цадаад чацаг алдаал ирэнгүүтэр туугаал явж захт амар үнэртдэг. Ер нь таан мангартай л байдаг юм шиг л санагддаг. Тэгээд бас малчин хүнийг бас ухаа байх тий. Малаа оторлох. Тий. Хаана Дөрвөн улирлаар нь отор нүүдлгээ хийж малынхаа тэр кальцийг бас нэг өгж байдаг. тий. Нэг доор нэг өдөрт нэг бөөрөн дээр ихэтэл одоо нэг цөөхөн төрлийн ургамал байдаг ш тий. Тий. Сэлгээд байх юм бол тэр мал маш олон эмийн ургамлыг эзснээрээ тий. Маагч өгтэй тийх яа. Маагч одоо жилд нэг 4 5 бол нүүчт юм аа. Жилдээ. Тий. Өөх. Хавар тэгээ цуслан тэгээ намар нэг нөгөө тэгээд намарч 2 нөөчдөг. Тэгээд өвөл 12 сар нэлээд гаргаад оторлоод өхрөөд агаад тэр тэгээд дотор нүүдэл хийгээд явчихдаг. Ер нь л өвсний соргоол дагаад явж ивэл зүгээр шүү дээ. Би сая нааш ингээл машинтай ирлээ л дээ бид нэр. Бараг манай машин бараг далд орохоор нэг хэсэг югаард гарч ирлээ хань. Тий. Тийм. Тэгээд би буугаад ингээд зогслоо бас. Тэр дунд чинь бүр ингээд зогсохоор айгүй өндөр юм байна. За ингээд Орнот Монголын талын улаан Монгол гэж. Үнэхээр талын жаврыг даван туулдаг ийм сайхан өхөр байд юм байна. Цасны байдлаар Хөвсгөл аймагт бол их ойролцоо бас зузаан юм биш үү? Тэгээ энэ жил бас жоохон унчаад байна. Өхрүүд мар ийш яваад гисэн шүү дээ. Тий. Битээр хаяа явчлаа. За. Одоо ингээд төвтрөлөгөө орчдөг. Нөгөө саяны отрын гэр дээр. Тий. Тийшээгээ цуваад авчдаг. Мал ухаантай тий. Монголыг тэвжээх гээл хөрх яваад байгаа шүү Тий. дээ. Яг хүний төлөө яваад байгаа юм санагдав тий. Тий. Хүний төлөө ингэж өв шидэл ингээл тэгснээ өөрөө хөөрөх юм аха суугаа өгөөл явчихдаг автай. Малаа хайрлах, баян хангаагаа хайрлах хэрэгтэй. За ойлоо отрын гэрт очих. Тэгье. Отрын гэрт очиод тэгэл яриагаа өргөжлүүлээд байгаа юм. Энэ хадлан мадлын ланжгал авдаг баха тий. Аавна. Ер нь зэлтэй. Ер нь хэдэн бохол уу? Маах хэдэн мянгаар нь ярих уу? Одоо мянгаар л ярих үү? Тэгнь. Одоо намар ер нь эрт гарна да. Нэг 8 сарын сүүлгээл бороо чийг гайгүй болоод ирэнгүүтээр л гардаг. За энд өнөөрөө ингээд сайхан нөмөр юм бэ нөө. Ингээд суухаар сайхан. Ер нь гоё штэ. Дулаах юм. Тий. Ер нь энд чи ингээ хөвчөөл өгөө зээр мэрч бүр ингээ маш их бэлчээж идэв юм л шүү Тий. дээ. Зөндөө бүр ингээ зөндөө малтаа үргэхээс байсан юм тий. Тий. Ер нь мал болчих юм байна. Малтаа цуглал явж байдаг шүү дээ. Хангаа явдаг яах. Энэ ер нь талын чон ер нь хэрв? Талын чон бас байна. Ингээ үжилт баг хүрээд ирэх юм шүү. Ер нь гүү шүү энэ явдээ. Над чиг амтанд харагдах гад ирдэг. Тэр чон гэж бас юу ах вэ? Тийм ээ. Тий. За ихтэй юу гэдэг үлээ дээ. Ижил тэнгэртэнтэй харагдаж. Ижил тэнгэртэй хүндээ харагддаг гэсэн. За энэ өвсөнд ингээ суугаад харж идэм юм уу? За юу яах юм бэ? Отрын гэр луг оч. За Өхрөө отлоо да. За цай болчихно. Ямар цай вэ? Цай уусаа. Отрын цай. Отрын цай. Отор бол ямар цай вэ? Хийцтэй борцтой цай. Илчлэг. Энэ үлийн хөөтөч энэ цайгаар л тэгэл одоо авдаг шүү дээ тий. За халуун цайгаа уух уу? За тэгээд гэрээ бариад тэр өхрүүд одоо яах ойртуулах таад одоо яах? тий одоо ойртуулж ирэх үү? Чон мон одоо хэрв? Чон зөндөө. За. Зааш суух. За. Бараад халуун цай уучаа гэрээ янзлаа. Борцтой цай юм байна шүү дээ. Борцтой хийцтэй. Тий. Саний шүү. Өвөл бол өстөл энэ цайгааг ууцсан байхад даарах нь арай гайгүй шүү. Тэр нь хийцтэй цай даахан гайгүй. За хоньёс үлдээ.
Яараас нэг борц. Энэ цаг уухаар ингээд дотроос халууцж байна. За мангар таанахтай манай нутагч нь. Тэрүүгээр их онцлог тий. Ер нь онцлог мах нь ер нь амттай гэдэг шүү дээ. Малчтын тэгээд амьдрал тэгэл зогсоо цаг өмдөө. Тий. За тэгээд одоо та хэдэг бас энэ отор нуудлын явж ирэхээр нас би нааша сургаар нь нааша та хэд бас давхиж ирлээ тэгээд. Дорнот аймгийн одоо энэ талын улаан Монгол үйлдвэрийг энэ Монгол өхрийг бас нэг үйлдвэр үржүүлээд бас ингээ сайхан яваа. Танаа одоо гэр бүл сайн сайхныг хүсэн гэрөөж байна тэгээд. Одоо таны хань та хоёрын маань одоо аав нь те их олон жил одоо хөлмөрлсөн эр сайхан буйна бас нутаг нугандаа сайхан алдар нэрэ буйна үлдээсэн бүх хөх тэнгэрээс харж л байгаа шүү дээ. Үеийн үедээ энэ удам дамжсан өв соёл түүхээ сайхан эцэг өвгдийнхаа түүхийг бас үлдээж яваараа л гэж дахан залуу үнэртэй захиж үлдээ. Малчин ард түмний минь одоо агуу сайхан хөлмөр зүтгэл өнөөдрийн Монголын маань өнөөдөр үндэсний том дархлаа болж л явдаг шүү дээ. Одоо ингээд хүүтэд энэ зузаан цаасан л те малынхаа төлөө ингээд дотор нүүдэл хийгээл цас малтаал те шөнө өдрөгөө. За хэдүүлээ гэрээ барих уу. Одоо яах вэ хань дөө үхрээ ирэх лөө. Одоо зөвхөн Гайгүй юу? гайгүй. Шүн мөн бол эргэж тойрох морох тийм юмудаас гарах уу? Гайгүй. Гайгүй юу. Одоо л ер нь тэгээд хэвтэртэй орчихсан. Талын хайрхан хэр байна да тэгээд. Бас юм байна. Бас мал гайгүй хөрхөн. Ер нь уул усанда залбирч цайныхаа дээжийг өргөж явдаг малчин айлын хот руу ойртдог гэлээ. Та эцэдгээр сайхан ивэж л байдаг тийм ээ. За хөө. За гэдэг малчтынхаа өв соёлыг дэмжиж манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Дорнот аймгийн Бэрээд Дорнот гурил компани хамт олноос одоо танаа энэ сайхан малчны хотод энэ гарын бэлгээс гардуул өгч байна гэж. Та бүгд мөн одоо Дорнот гурилд одоо хэрэглэдэг байлгүй дээ. Одоо энэ хүн дэчрээс л одоо Дорнот гурилын тарай битүү юм байна шүү дээ. Сайхан амттай. За цагаан сард өгч энэ дээр гэх. Манай нэвтрүүлгийн ерөнхий эдгч компани малчтынхаа өв соёлыг хойч хөдөө өвлүүлэн үлдэх зорилгоор хамтран ажиллаж байгаа юм. Урбанк. За ингэж хаашна. Нэг гэр бүл дээ тий. За Урбанкийн хамт олноос. За тэгээ энэ компаниуд маань одоо малчтынхаа өв соёлыг дэмжиж энэ гарын бэлгийг бас өгж байгаа шүү. Тэгээд дөрвөн улирлыг өртөөлөн Монголынхаа ард түмнийхээ төлөө үндэснийхээ энэ хүнсийг одоо тий дэлгэрүүлж явдаг юм чи одоо малчин ард түмэн байдаг шүү дээ. Энэ сайхан хөдөлмөрийг үндэж одоо энэ манай нэвтрүүлгийн эвент итгэж компаниуд маань энэ гарын бэлгийг бас гардуулж байгаа шүү. Тэгээ хүүтэн цагийг даван туулж яваа малчтаа бас дэмжиж байгаа шүү. Тэгээд сэтгэлийн бэлгийг одоо би дамжуулах үүрэгтэй ингэ явж байгаа. За ингээд Дорнот компани, гурил, Урбанк тэ одоо сар шинд өгчөөд. Одоо тэгэл төм Монгол үндэсний сайхан баяр шүү дээ тийм ээ. Их сайхан наадам шүү дээ. Цагаан сар гэдэг чинь ураг төрлөө мэддэг. Олон сайхан газраас одоо хүмүүс цугдарч тийм ээ. Гол өргөөрөө сайхан цугдраал нэг сайхан наадам болдог сайхан баяр. За хөө. За манай нэвтрүүлгийн дэмжиж хамтран ажиллаж байгаа компани малчтынхаа өв соёлыг дэмжиж хамтран ажиллаж байгаа Эрдэнэ компани гэдэг ээжийн гэмчи гэдэг байна. За нэг ээжтэй дамжуулаад чи дөө. За манай нэвтрүүлгийнхтэй хамтран ажиллаж байгаа Монгол уламжлалаараа амталсан гараар татсан мах тай аавын бууз гэдэг байна да. За Дорнот аймгийн Толгой үйлдвэрийн Салин аймгийн ам гэдэг. Нөгөө та хэдийн маань нэг сайхан
малын мах маань ингээд буцаа та нар дээр хүрээд ирж байгаа ш. Бүтээгдэхүүн болоод ирж байгаа ш. Ийм л хүнсний уялдаа холбоо гэж байгаа. Хүний хүнсний уялдаа холбоо гэж чинь хүн өөрөө малдсан мал чинь буцаад тань дээр буцаад ирдэг шүү дээ. Тийм учраас хүнсний аюулгүй байдал гэдэг, хүнсний хувьсгал гэдэг юм бол бас гарцсан. Бид нар үндснийхээ үйлдвэрлэлийг бас бид нар дэмжих хэрэгтэй гэж байгаа. За дор нутгийн мах бол амттай, дор нутгийн хям бол яг тэр махаараа сайхан амттай юм. За нэг дорд танаа хамт болно. Танаа гэр бүлд одоо өгч байна хэл байна. Дорнод хөрөлд баярлалаа. Үндэсний үйлдвэрс урбанагт бас баярлалаа. Ээжийн хэмчээд баярлалаа. Фандуудтай баярлалаа. Та эдэд бас баярлалаа. Малчтын өв соёлыг бас түгээн дэлгэрүүлж яваа ажилтсан бас амжилт хүсье. Танд бас талархлаа. Хээрийн сайхын отрийнхаа цайг бас Монголынхаа ард түмэндээ уламжлалын технологио бас хадгалж байгаа. Энэ ч бас Монголын бас нэг сайхан отрын цай гэдэг чинь бас их тустай бас нэг юм сайхан цай байдаг. Энэ өвлийн хүүтэнд бас энэ цайгаар хүн чинь энэ цаг үеэ те даван туулдаг, даардгүй, хаврын хоол, зуны цай гэж бас ялгаа байдаг шүү дээ. Эгчтэй бас их талархаж байна. Биднийг бас ингэж өгтөж хүлээж авсан та нарт бас талархлаа. Тэгээд та эдийнхээ бас нэг ажлыг бас өрөөд явах уу. Тэгээд бид нар одоо ингээд уршаага алсынхаа замдаас гарыг тэгээд заваараас та эдрийг отор нүүдэл хийж явах хонос дайраад гарыг. Энэ компаниуд дээр бас нэг гарын бэлгийг бас гардуулаад өгье. Хэцүү цаг үеийг бас туулж яваа, хэцүүхэн хатуухан өвөл болж байна. Монголчууд бид нар чинь бие биенээ сайхан дэмжиж бас хамтран ажилладаг шүү дээ, тий? Бие биендээ сайхан эвтэй, найртай, элэгтэй явдаг монголчууд дээ. Монголчууд шүү дээ бид. Хэдэн аймгийн авраг малчин болов? 16 авд. Энэ хөлмөр зүтгэлд одоо хөрхийн тулд тэгэл одоо зогсоо зайгуул одоо малчин хүн одоо хөлмөрлөө Ууггүй л ажиж. ууггүй. Тэ юм төрнө. Малчин хүн ажил бол ерөөсөө л ууггүй л хийнэ хийдэг ажил. Зүгээр тэнд яваа нэг өхрөө талгаа эргүүлэх, хоньны талгаа эргүүлэх биш. Маш нарийн чиглэлээр ажил гэж би боддог. Малаарчлан, малчин. Одоо ямар үс идэж जैन бэлчээр тавихад яаж гэнэ үү? Сундандаа дургу байна уу? Идэж явахдаа дургу байна уу? Тэр мөрнөөс нь авахлаад л одоо тэгээд. Ястаж чимхлөөр ажил та. Бүхэл ийм байгалийн хэцүү цаг үедээ одоо бүрэн туулж даван туулдаг бол малчин ард түмэл гэдэг. За ингээд алсынхаа замда мордитад өгнө. За та нартай баярлалаа. Монгол өв соёлоо уламжлан авч үлдэхээр зорж яваа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Та нарт бас талархаж байна. Энэ өв уламжлалаа сайхан хадгалж авч яваа Монголын ард түмэнд энэ ёс жаягаа сайхан танилцуулсанд долгор буураад болон та нартаа талархаж байна. Тэгээд Монголынхаа өнцөг болонд одоо цэнхэр дэлгэцээ үзэн суугаа энэ ард түмэнд алтан сургаалаа хайрлсанд нь талархлаа. Тэгээд 100 насалж удаан сайхан жаргаараа л гэж одоо ерөөдөө дүүн. 5 хушуу мал нарбай будашаа гэсэн арвжиж болтугай. Тэгээд галын сайхан дүлэн хөх чонын дүрс тавиг тал нутгийн сайхан уул усан сайхан ивэж болтугай гэж сайхан ерөөдөө дүүн. Эврэл улсын 5 хамны эхлэл төгсгөөс ойрон чи бидэн хоёроо гэж дуу байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Дуулна зү. Дуул. Гэрээ барьж байгаа дуулдаг тий. Дуулна. Манай нэг настай хамгийн ээж сайхан бүгтэр буураа байсан. Тэр буураа надад тустай дуу заасаг байсан. Би хүүхэд байсан. Тухайн үедээ яасан.